Эртний Христ итгэгчид Есүсийг авралт хүрэх цор ганц зам, уучлал, мөнх амьдралд хүрэх цор ганц зам, Бурханд хүрэх цор ганц зам гэж тунхаглаж байсан. Орчин үед бидний олонх нь үүнийг хүлээн зөвшөөрөгдөхгүйц гэж үздэггүй, харин ч доромжлол гэж үздэг. Яагаад? Есүс цор ганц зам байх боломжгүй гэж үү? Олон хүмүүс эсэргүүцсэн хэрв Есүс цор ганц зам юм бол түүнийг сонсоогүй хүмүүс яах болж байна? Тэдэнд аврагдах ямар ч боломж олдоогүй гэдэг. Гэхдээ тэдэнд боломж өгөгдсөн. Бурхан шудраг бус бурхан биш юм. Библиэд Бурхан бүх хүнийг аврагдаасаа гэж хүсдэг. Есүс Христийн тухай сонсож байгаагүй хүмүүсийн хувьд тэд өөрсдийн мэдэхгүй зүйлээрээ шүгдэхгүй. Харин тэд мэдэж буй зүйлээрээ шүгдэх болно. Тэгэхээр Христийг хизээж сонсож байгаагүй хүмүүс юуг мэдэж байгаа вэ? Бурхан хоёр үннийг бүх хүнд илчилсэн байдаг. Нэгдүгээрт тэр оршин буй. Үүнийг бид эргэн тойрны байгалийн юм сүцгэлээс харж ажиглаж чаддаг. Хоёрдугаарт ёс суртахууны хууль гэж бий. Үүнийг бид өөрсдийн дотоодод буй далд ухамсараас мэдэрдэг. Бид бүхэнд сайн мууг мэдрэх мэдрэмж бий. Тэгэхээр Христийг хизээж сонсож байгаагүй хүмүүсийн хувьд тэдэнд өгөгдсөн Бурхан ба далд ухамсар гэсэн илчлэлд хариу өгөх боломжтой. Тэд Бурханы тухай болон ёс суртахууны тухай мэдлэг дээрээ үндэслэн уучлал мөн хамын төлөө Бурхан руу эргэж болно. Христийг ирэхээс өмнө амьдарч байсан хүмүүстэй адил тэд Христийн тухай сонсоогүй боловч түүгээр аврагдах боломжтой. Харин Бурханы байгаль болон далд ухамсараар илэрхийлсэн илчлэлд хариу өгөөгүй хүмүүсийн хувьд юу болох вэ? Тэд Бурханы илчилж буй илчлэлийг эсэргүүцснээр өөрсдөө Бурханаас хол байлгах замыг сонгосон. Хэрв тэд хүсэхгүй бол Бурхан тэднийг хүчээр итгүүлэхгүй. Тэд Бурханы тухай сонссон бол тэд итгэх байсан ч юм билүү? Тэд зүгээр л түүхийн буруу цагт буруу газараа төрчихсөн азгүйдлийн хохирогчд биш гэж үү? Үгүй юм. Библийн дагуу хүмүүсийн төрсөн цаг, газар нутаг бол тохиолдол биш юм. Бурхан хүн бүрийг хизээ хаана амьдрахыг шийддэг. Тиймээс алив хүн Бурханы тухай сонсоход түүнд итгэх үйс тэр түүхэн цаг хугацаа газар нутагт төрж амьдрахаар Бурхан дэлхийг цэгцтэй бүтээсэн гэж хэлж болох юм. Хинч түүхэн болон газар зүйн ослоос болж алдагдахгүй гэсэн үг юм. Аврагдах хүсэлтэй хинч аврагдах болно. Бидний мөнхийн хувь тавилан бидний өөрсдийн гарт байгаа гэсэн үг юм. Харин та аврагдсан уу? Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэг хүнээс хүмүүн төрлөختний үндэстэн бүрийг бүтээж тэдний цаг хугацаа болон нутаглах хил хязгаарыг тогтоож өгсөн нь хүн Бурханыг ирж хайж түүнд хүрч түүнийг олоосаа гэснийх билээ. Тэр бид бүхний хинээс нь ч холгүй байдаг.